1974 он Монголд ашиглаж эхэлсэн анхны компьютер хэдэн 10 тонн жинтэй 140 м квадрат талбайг эзлэх авраг хэд байжээ. 1984 Монгол инженеруудын зохион бүтээсэн анхны оч компьютер Mendeley. 1989 Монгол компьютерүүд үйлдвэрлэгдэж эхэллээ. 1997 Монгол улс албан ёсоор интернетэд холбогдлоо. Энэ үед 128 МБ интернетэд $10,000 төлдөг байжээ. Харин өнөөдөр шилэн кабелийн өндөр үрдний интернеттэй 20 эрхийн нийт хэрэглээ 2006 оны Монгол улсын нийт интернет хэрэглээтэй тэнцэж байна. Нэг өрх 5-8 ухаалагдах хөрөмжөөр 24 цагийн турш интернетэд холбогдож байна. Өдрөөс өдөрт өснө нэмэгдэж байгаа энэ хэрэглээг хамгийн сүүлийн үеийн технологиор дамжуулан гэрлийн хурдаар өрх бүрт хүрэхэд бид гэлэн. Харин та бэлэн үү? Хурдны шинэ үед тавтай морил.